Сүртэй нүү. Яагаад өнгө өөрчлөгдөж байгаа? Энэ өнгө. Сайн байцгаана уу? Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуяа Entertainment-аас эрхлэн явуулдаг Морог нэвтрүүлгийн дараагийн ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүр зориулсан 100 гаруй жилийн түүхтэй Канадын алдарт Джеймсон брэнд хамтран ажиллаж байна. Өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс за монголчууд ч гэсэн бас энэ тал дээр айгүйх ярилцдаг, маргалддаг, мэтгэлцдэг. Муу ёрын тоо гэж үнэхээр байдаггүй гэдэг сэдвээр ярилцахад бэлэн боллоо. Тэгэхээр ганцхан монголчууд гэлтгүү дэлхийн өнцөг булан бүрт тоон дээр ач холбогдол өгч Азийн тоо гэж үздэг тоо байна. Зарим тохиолдолд үнэхээр муу ёрын тоо гэж үздэг тоонууд байд юм байна. Тэгэхээр энэ тоонуудыг хоёр хэсэг болгон та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Джеймсон Пауэр. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Дэлхийн янз бүрийн улс оронд азгүй муу орн гэж үздэг тоонуудыг өнөөдөр та бүхэндээ нэгтгэж хүргэн. Энэ нь болохоор шашин, домог, за хэлний дуудлагаас бас болдго юм байна. Түүхэн үйл явдлаас шалтгаалаад өөр болсон одоо өөр юм утга агуулга өөртөө одоо илэрхийлдэг юм тоонууд байдаг бахнэ. За эрт дээр үеэс эхлээд тоог хүмүүс бол маш чухал гэж авч үздэг байсан. За эндээс бол Ромын үед гэхэд ч үндсэн тоонд байгаагүй ч гэсэндээ хүмүүс тодорхой тоо ширхгээс хүртэл айдаг юм эмгэг байсан баа. Тэгэхээр бид эдгээр тоонуудын заримыг нь сайн мэдэх боловч заримын талаар огтоосоо сонсож байгаагүй байх жишээ нь. Ингээд та бүхэндээ хүргэе. За хамгийн эхлээд хүргэж байгаа тоо бол 3 тоо. За монголчууд бол 3 тоог их бэлгшээдэг сайн тоо гэж үздэг бол зарим улс оронд эсрэгээр үздэг юм байна. За зарим улс оронд мөн адил бурхан 3 тоонд дуртай хэмээх өгүүлбэр барууны Христийн ертөнцид их алтартай юм байна л да. За мөн сайн сайхан бүхэн 3 зүйлээс бүрддэг гэж хэлдэг юм байна. За 3 тоог бол Швейцар улсад Азийн тоонд бол тооцогддог. Үүнээс гадна Солонгост болохоор тэнгэр газрын хоорондыг захирах эрх мэдлийг эзэмсэн гэдэг утгыг илэрхийлдэг гинэ. Харин Италичууд болохоор 3 тоог тэнцвэртэй байдал хүчтэй холбож тайлбарладаг бол эсрэгээрээ Япон, Вьетнам болон бусад Азийн орнуудад 3 тооноос аль болох татгалзахыг эрмэлздэг юм байна. Ялангуяа зураг авахулж байгаа тохиолдолд тийм ээ гуруула хамт ингэж зураг зогсож байгаад зураг авахыг цээрлдэг гинэ. Яагаад гэвэл чинь эртний мухар сусаг одоо хүртэл үйлчилдэг буюу хоёр хүний голдон зогсож одоо зураг авахсан хүн заавал амь насаа алддгаа гэж үздэгээс болоод гуруула хамт зураг авахыг хөвчлэн цээрлдэг гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ мэдээж зарим хүмүүс дээр л үйлчлэн гэсэн үг. За дараагийн тоо нь болохоор 4 тоо. 4 тоо болохоор өөр их учиртай юм билээ. Хэрвээ одоо Хятадд очиж исэн, ажиллаж амьдарч исэн хүмүүс бол илүү сайн мэдэх бах. Олон барилгууд байдаг, маш өндөр барилгууд байдаг. Гэхдээ 4-р давхар гэж байхгүйг анзаардаг гэн. Учир нь Хятад хэлэнд дэх 4-ийн тоо нь болохоор дуудлагаараа үхэл гэсэн одоо ойролцоо үхэл гэсэн үгтэй ойролцоо сонсогддог юм байна л да. Тийм учраас 3-р давхрын дараа шууд 5-р давхар үргэлжилдэг. 4 гэсэн тооны оронд англи F үсгийг ашигладаг бахнэ. За Хятадын соёлд маш ихээр нөлөөлсөн бусад Азийн орнууд буюу ялангуяа Япон, өмнөд Солонгос зэрэгт энэхүү сүсэг одоо мухар сүсэг гэж яригдсан тийм ээ. Энэ юусаа үйлчилдэг гинэ. Харин эсэргээрээ Герман болон Ирландд 4-ийн тоог Аз жаргалыг бэлэгддэг гэж үздэг юм байна. За их наривчлаад ингээд үзвэл Хятадд 4-ийн тоог яагаад ингэж цэрлээд байгаа юм гэхээр энд одоо юм бүр домг яригддаг юм байна л да. Энэ номыг та бүхэндээ хүргэе. Үхлийн өрөөний домог гэж байдаг юм байна. Домог нь болохоор 404 тоотын шивнэ. За энд Бээжинд хуучны нэг юм зочид буудал байсан юм байна л да. Нэлээ хуучин. Тэгтэл 404 тоот юм өрөө нь хизээж түрээслэгддэггүй, хаалга нь үхэрхэлж түгжээтэй байдаг байсан гинэ. За энэ юунаас болсон юм бэ гэсэн чинь 1970 оноос эхлэлтэй үздэг юм байна л да. 70 онд нэг бүсгүй тэр өрөөнд ороод яг 4 хонсон маа.
4 хоног ганцаараа гарч орохгүй ингээ байгаад байсан. За ингээ 4 хоноод гарч орж ирэхгүй байхаар нь хүмүүс гайхаад хаалгуудын нүцсэн маам л та. Гэтэл 4 дахь хоног дээрээ энэ хөвсгөө амиа орлсон байдалтай болцсон байна. За түүнийг олсон тэр буудлын ажилчид хэлэхтэй болохоор түүний биеийг ингээ авахд маш хүйтэн цонхон ингээд онгорхоо байсан гэж байна. Цонхон онгорхоо байсан хэрнээ салхи үлээгээгүй. За харин нэг эмэгтэй хүний дуу хоолой тэр өрнөөс гарч исэн. Нэг юм шивнээд байсан гэж хэлж байгаа. Тэгээд тэр өрөөнд дараад нь ингээд тэр үхлийн араас орсон хүмүүс хэлэхдээ бүгд хийсэн ба яг адилхан зүйлийг хийсэн цочод тийм ээ буудалсан цочод хэлэхдээ болохоор тэр өрөөнд орохоор хажууд ингээд хүн амьсгалж байгаа байнга ингэж чихэн дээр ингэж мэдрэгддэг дээрээс нь хард орж зүүдэлдэг тэр зүүдэндээ болохоор юу гэж сонсдгийг гэхээр нэг эмэгтэй хүний дуу хоолой сонсдог гэж байгаа. Си буюу энэ болохоор үх гэсэн утгатай юм байна. За иймээс 404 гэх тэр өрөөг албадан хаасан буюу хин нэгэн дахиж цочоо авах болсон 4 давхрыг бүгдийг нь шинжлэхдээ энэ номерыг нь 4 давхрыг тэр чигт нь хассан гэдэг юм томог яриа бас байдгийм байна л та. Тэгвэл энтэй адилхан одоо энэ бол хэд томог нь Японд бас ийм адилхан төстэй томог байдаг юм байна. Энэ бас 4-р давхрын хаалга гэдэг нэртэй томог. За энэ томог дээр юу гэж өгүүлж байгаа юм гэхээр Японы нэг эмнэлэг байгаа. Нэг эмнэлэгт 4 давхар руу гардаг хаалгыг олон жилийн өмнөөс нэг хааж гсэн юм байна л та. 4 давхарлаа гарч юусоо болтгоо байж л тэ. Тэгэд иш ихе ордог гэсэн чинь зөвхөн ажилчид нь л та карт уншуулж гаднаас орох ийм эрхтэй байсан. Яагаад ийм юм бэ гэдгсэн чинь энэ 4-р давхарт байрлаж байсан өвчтнүүдийн дунд нэгэн одоо бүсгүй байжгаад нас орсон юм байна. За ингээд нас орсон чинь яасан гэсэн чинь тэр бүс сүнс нь тэр 4 давхарт хорогдсон гэж үздэг юм байна л та. Тэгээд энэ сүнс нь болохоор өшөө авагч сүнс гэдгээрээ алтартай буюу 4 давхрыг сүнстэй гэдгийг бүгд ингээд мэддэг болсон гэж ярьд юм байна. Энэ эмэгтэй нас орохта төрхийн хүндрэлээр нас орсон. Тийм учраас асар их өвдөлттэй тэр зовлон мэдэрсэн учраас өшөө авахыг одоо хүсдэг гэж ярьдаг юм байна. За тэгээд тэр одоо хөвтөжсэн тэр юуныхын дугаар нь болохоор өрөөнийхэн дугаар болохоор 4 байсан. За мөн тасалбарын дугаар нь буюу эмнэлэг төзүүлэхээр бид нэг тасалбар авдаг шүү дээ тий. Очор дугаар авдаг. Тэр нь болохоор 49 гэсэн байна гэсэн юм тоотой байсан юм байна. Гэтэл Японы нэг тайлхтаа болохоор 49-ийг шику буюу үхэл дээр нэмэх нь зовлон гэж тайлсан байна. Тэгэхээр одоо хүл зовлон юм байна л да. Тэгээ энээсээ болоод эмч нарын ойлголтоор юу гэж үссэн гэхээр 49 гэсэн дугаар авсан өвчтнүүд бараг бүгд илааршдаггүй. Энэ бол зөвхөн Японтой холбоотой шүү манайха. Илааршдаггүй. Тэгээд тэр 4 давхарт явж байгаа хүн хойдлолоосаа юм цэв хүүтэн нэг юм бие зараалгасан хүүтэн мэдрэмжийг байнга мэдэрдэг гэж хэлсэн ба. За дахиад нэг одоо домог яриан юу юм гэдгсэн чинь энэ бас Японтой холбоотой юм байлээ. Хаасаагүй одоо энэ яригддаг яриаг нь одоо ам дэмцэн яриа гэдэг шиг бид нар одоо багтаа ингээл улаан дүбэл гэдэг ч юм хар гэдэг ч юм ингээ ярьдаг гэсэн тэрнтэй бас төстэй юм уу гэж бодсон. 4 давхрын одоо ингээ лефт нь ингээ суухаар 4 давхрын одоо 4 давхар тэгээд лефт ингээ гацдаг гин. Заавал 4 давхартаа гацаад 4 тоо дээр дараагүй байсан ч гэсэндээ 4 давхарт гацаад заавал хаалга онгодог гинэ. Тэр лефтний хаалга ингээ онгоно. Тэгээ онгохоор дотор нь нэг бол хүн байхгүй байдаг, нэг бол гадна талд нь ямар нэгэн байдлаар огт хөнгөө байдаг. Гэтэ энэ маш олон удаа тохиолдсон учраас эдэр гэж үздэг юм байна. Тэгээд хаалга онгоолгоод хэрвээ та лифтэн дотор байж байвал таны нэрийг дуудана. Таны нэрийг ингээ хэлдэг байна. Одоо нэг хээр гадаа ингээд хөдөө гадаа явж байхад нэрээр дууддаг ярьдаг тий. Тэгвэл энэ эсрэгээрээ тэр 4 давхрын одоо 4 давхарт зогссон тохиолдолд лифтэнд байгаа таны нэрийг дууддаг гэдэг юм домог яриа бас байдаг юм байна. За харин 4-тэй холбоотой Солонгос улсад ямар домог байд юм бэ гэхээр бас ийм домог яриа байдаг юм байна л та. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Энэ нь үхлийн 4 хаалга гэсэн нэртэй байна. За энэ болохоор Сачины судар дээр бүр бичигдсэн байт юм байна л та. За эртний Солонгос домог буюу энэ Сачин гэдэг чинь тэнд бүх амьтны үхлийг удирддаг 4 хар сахиусны тухай
өгүүлдэг гинэ. Тэд зөвхөн 4-ийн тоотой газар л гарч ирдэг гинэ. За энэ саччин гэдэг агийн номдоо харсан хүн шүн унтахтаа ямар нэгэн байдлаар харсан л бол шүн унтахтаа шууд амьсгал нь зогсоод одоо нас барнаа гэж үздэг гинэ. Тэгэхээр ер нь бол 4-ийн тоог солонгосчууд бас нэг тийм таашаагаад байдаггүй юм байна. За солонгосын дахиад нэг домог нь юу юм гэдгсэн чинь 404 тоот айлын охин шүн бүр сүүтрийн хүн хардаг болсон гэж. Шүн бүр одоо унтахтаа ингээд нэг урд нь юм том хар сүүдэр байхыг хардаг болж унтчихдаг байсан. Тэгээд аргаа ороод аав ээжтэй хэлсэн юм л да. Тэгэхээр нэг өдөр аав ээж нь тэр охины хаалганы төгжээгийн шалгахад хаалган дээр нь үхэл гисэн үсэг шиг юм тэмдэглээ байсан, тэмдэг зураастай байсан гэж. За энэ тэмдэглэлийг харснаас хойш одоо охин маргааш нь бол ус орондоо нас орсон байдалтайгаар ингээд одоо олцсон. Тиймээс Солонгост орон сууцнд 4 давхрыг болохоор F гэж тэмдэглэдэг зарим нэг газар юм уламжлал бас байдаг гинэ. Тэгэхээр эртний юм домог ярианаас үүдэлтэй одоо юм айдас гэхүү те одоо юм одоо хүртэл хадгалаад явдаг 4 тонноос татгалздаг хүмүүс бас байдаг бахнэ. За 4-дөр бол асар олон юм түүхтэй юм байлээ. За дараагийнх нь бол Итали 17 гэдэг тоо бас их сони юм байлээ. 17. Тэгтээ ромб тоогоор бичгээр юм байлээ. Италид очиод та юусоо 17-гийн тоотой бараг л таарахгүй гэж. Ялангуяа ромб тоогоор бичсэн бараг л байхгүй гэдэг. За учир нь 17 нь болохоор за ромб тоогоор манай найруулагч харуулах ингээ бичигт нь тэгэхээр байрыг нь сольж ингэж үздэг гинэ. Хэрвээ байрыг нь солих юм бол латин хэлнээс би амьдрсан гэх утгатай болдог гэдэг. Мэдээж амьдрал гэдэг үг нь өнгөрсөн цаг дээр тэмч таатаа сонсогдохгүй буюу би амьдарч байна биш би амьдрсан сан тийм ээ яг юм өнгөрсөн цаг дээр бичигддэг юм байна л та. Тэгэхээр одоо буушны чулуун дээр энэ тоо илүү их харагддаг гэнэ. Одоо нас орсон хүмүүс юм одоо тий дурсахтаа гэдэг юм уу тий эргэж ингэж байсан гэдгээ батлахын тулд яг энэ тоог ашигладаг гинэ. За тэгээд энэ тоог олж нэг домог байдаг юм билээ. Энэ тоог олж уншсан лам хэлэхтэй. Яасан гэхээр эртний Ромын нэг сүмийн хонхны цохиур дээр болохоор 17 ром тоогоор ингэ бичээстэй байсан юм байна л та. Тэгсэн сүмийн нэг лам нэг өдөр тэр үсгийг нь эргүүлж харсан гинэ. Эргүүлж хараад санамсуургүйгээр би үхсэн гэдээ уншсан баг. Сэргээр нэг юм оруулсан ба. За тэгээд цааш нь яасан бэ гэдгсэн тэр лам ингэж эргүүлж уншсан өдрөөс эхлээд сүмдээ хаанч авсан өгсөн хүмүүсийн хүүрийн үнэр мэдэрч эхэлсэн. Бүр ингээд хамар сэтлэм хүүрийн үнэр хасаг үнэртж эхэлсэн юм байна л да. Тэр нэг төсөөлөхөд бол үнэхээр хүүрийн үнэр гэхээр ойлгомжтой тийм ялзарсан муудсан юм онцгүй үнэр л байнга үнэрсэн юм байна. За энэ үнэрийг мэдэрч эхэлснээс хойш энэ лам 17 хонсон. Ингээд 17 хоногийн дараа өөрөө бас нас орсон ба. За тэгээд одоо баг өглөө мэдэрчээсэн гэх юм уу хүлээж исэн байхад одоо өөрийнх нь өдрийн тэмдэглэл буюу тий одоо гэрээсэл маягийн юм олцсон гэж домогт бичсэн байгаа. Тэгээд тэндээ болохоор юу гэж бичсэн гэхээр тэд надтай хамт алхаж байна гэж үтсэн буюу сүнс харсан байгаа. Тэр хүүрийн үнэрийг үнэртэй байсан баа. Тэгэж үлдээсэн баа. За энэ домгийг одоо ярьж хэлснээс хойш гэх юм уу те сонссноос хойш Итали даяар 17 муу ёрын тоо гэж үздэг болсон гинэ. Тэр нус орон болгонд өөр ингэс нэг тийм домог ярианаас үүдэлтэй юм болоо даа гэж үзэж байна. За дараагийнх нь тоо нь хэдийн тоо гэхээр 7-гийн тоо байгаа. За ихэнх орнуудад бусад тоог бодвол ихэнх орнуудад 7-гийн тоог Азийн тоо гэж үздэг. Харин монголчууд одоо яаж үздэг юм бэ гэхээр монголчууд бол дордохын 7 гэдэг ч юм уу тий. За ер нь 7 гэх нэг тийм ямар нэг ийдгш явахаар бол долуулаа гэхээр жоохон онцгүй юм даа гэдэг тийм таата биш байгаа гэдэг шүү дээ. Яг тэмдэг адилхан зарим орнд бол эсрэгээр байдаг байна. Жишээлбэл Солонгост 7-гийн тоо амжилт бэлэж гэдэг байна. Харин барууны орнуудад эртгэр үеэс 7-гийн тог, 7 гариг, дэлхийн 7 гайхамшиг, 7 хар нүгэл, за бурхан ертөнцөө бүтээхэд 7 хоног шаардсан гэх мэт зүйлстэй холбож байгаад аз жаргал бэлэгддэгэ гэж үздэг байна. Харин Хятад, Таиланд болон Вьетнамд 7-гийн тог азгүй тоо, муу ёрын тоо гэж үздэг юм байна.
Яагаад гэдгсэн чинь энэ тоог нас барсан хүмүүстэй тэгээд нас барахсадтай хүндэтгэл үзүүлдэг 7 сартай холбогддог гинэ. Тэгэхээр одоо тэр 7 сард одоо энэ орнуудад нас барсан хүмүүстэй хүндэтгэл үзүүлдэг байх нь л та. Энтэйг олж үзт юм байна. За хэрвээ нас барахсадтай хүндэтгэл үзүүлэхгүй бол тэд насан туршдаа амьд үлдсэн хүмүүсээ сүнс нь дагаж зовоодог гэж үздэг юм байна. Тэгвэл өнөөдөр та бүхэнд өргөж байгаа дараагийн тоо бол 9-ийн тоо. За 9 бол монголчуудад хамгийн азтай ерөөлөө өгдөг юм тоо байдаг тийм ээ. Харин Японд нисэх онгоцны буудал дээр эсвэл одоо эмнэлэгт 9 гэсэн дугаартай өөрөө барах л байдаггүй гэнэ. Учир нь Япон хэлэнд 9-ийн тоог илэрхийлдэг үг нь болохоор тамлан зовоолт гэдэг үгтэй ойролцоо сонсогддог гинэ. Харин Хятад улсын хувьд бол 9 нь хааны тоо учраас аз жаргал, эрх мэдлийг биелэгддэг байна. Мөн норвегчууд болохоор 9-ийн тоог ариун тоо гэж үздэг гинэ. За дараагийнх нь 8. За 8 мөн адил одоо 8 шарга гэдэг ч юм уу монголчуудын хувьд бол их бэлгшээлтэй тоо байдаг. Үүнтэй адилхан дорны ихэнх орнуудын хувьд бол 8-ын тоо нь аз жаргал одоо сайн сайхан бүхнийг биелэгддэг гэнэ. Харин Хятад улсад бол 8-ын тоо нөгөө баялаг гэдэг үгтэй ижил сонсогддог учраас 8-ын тоо тэгтлээ бас хушуураад байдаг байна. За Хятадууд ийм учраас 8 давхар барилга барихыг илүүд үздэг. 8 давхарт байрлах орон сууц нь маш их үнд хүрдэг буюу үнийн зүрхээс асрах гардаг байна. 2008 оны Бээжингийн Олимпик бид бас санаж байгаа тийм. Олимпийн наадам энэ шалтгаанаар орон нутгийн цагаар 8 цаг 8 минут 8 секундэд эхэлж ирсэн. Тэгэхээр Японд ч гэсэн 8-ын тоо бичиглэлээрээ баялаг гэж одоо бичигддэг байна. За харин эсвэргээрээ энэ 8-ын тоонд дуртай орон бус дургуй орон бус байдаг юм байна л да. Энэ нь болохоор Энэтхэгийн шайныгийн 8 хоногийн хараал гэж нэг юм домог гэдэг юм байна. Тийм учраас 8-ын тоонд их тийм дуртай биш гинэ. Домогт өгөөснөр болохоор эмгэн духан дуугийн хараал гэж байдаг юм байна. За видеийн домогт нэгэн тосхны хүн шайныгийн дүрийг үл хүнд итгэсэн тул бурхан түүнийг 8 хоногийн турш гисгээсэн гинэ шийтгсэн юм байна. За энэ 8 хоног дараалан юу тохиолдсон юм бэ гэдгсэн чинь нэгдүгээр өдөр нь түүний үхэр нөхсөн. Үхэр буюу амьны хөрөнгөн дээрээс нь төхөгчүүд үхрээ яаж шүтдэг үлээ дээ. Үхэр нөхсөн. Хоёр дахь өдөр нь хүүн өвдсөн. Гурав дахь өдөр нь гэрэн шатчихсан. Дөрөв дахь өдөр нь одоо талах тариа бүх юм шатчихсан байна. Тав дахь өдөр хөрөнгөн сүйдсэн. Үлдсэн бүх хөрөнгөн сүйдчихсэн. За 6 дахь өдөр нь бороо ороогүй буюу ган гачиг болсон. 7 дахь өдөр нь өөрөө өвчин туссан. Харин 8 дахь өдөр нь гэр бүлийнхэн хүн нь нас орсон байна. За энийг хараал гэж хэлээд байгаа. Тэгээд 8 хоног дуустал тэр хараал нь зогсоогүй учраас видеийн сударт 8 шаныг хилэгнүүлэх үеийн тоо гэж үлдсэн буюу 8 хоногийн хараал гэж үлдсэн байдаг. Тийм учраас энтгэгчүүд 8 хоног тэгтлээ бас юм дуртай биш гинэ. За дараагийнх нь тоо болохоор 13. За 13-ын тоо дээр бол одоо ихэнх улс орнууд зэрэгтэй хар баасан 13 хоног дээр харахаар болдгийн хөл дагуулдаг, ермөө ирэн сүрэл дагуулдаг гэдэг ч юм уу тийм. Монголчуудын хувьд бол энэ дээр бас хоёр янз байдаг. Зарим нь муу ёрын тоо гэж үзэж хахад муу ёрын тооч байхад тийм ээ муу тоо гэхэд зарим нь сайн тоо гэж үздэг байхад. За харин барууны соёлд болохоор энэ 13-ын тоо нь хамгийн азгүй муу ёрын тоо гинэ. За Библиэд дурддгаар болохоор сүүлийн зоогийн үеийг бүгд мэдж байгаа тийм ээ. Ингээд зурганж байдаг, цохол дэрч байж байдаг. Үйл Есүсийн хамтаар ширээний ард 12 элч сууж байсан. Тэдний дунд түүнээс урвсан ид байсан. Өөр нэг хөлбөрт бол 1307 оны 10 сарын 13-ны баасан гарагт загалмаатны дайжд болон тэднийг дагахстыг барьж эрүүдэн шүүх шийдвэр гаргаж байсан гинэ. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийд даяар энэ 13 гэх тоо хүн бүрийн айцыг төрүүлдэг гэнэ. Бас их шинэ. За Хятад болон Японы 4-9 гэдгийн айдлаар Европын ихэнх оронд 13 дугаар давхар гэж огт байдаггүй юм байна. Тэгээ энэ тоог болохоор 12-ийн A, 12-ийн 1 гэх мэтээр орлуулж ингэж явдаг гэнэ. Тэгэхээр 13-нд орлуулдаг гэсэн. За гэхдээ Италичуудын хувьд 13-ын тоо нь ариун Антони
одоо нийт холбогддог учраас тэгээд энэ тоог бол аз жаргалын тоо гэж зарим тохиолдолд үздэг гинэ. Тэр одоо домог сүсэг бишрэл мухар сүсэг гэдэг тэр маш олон зүйлсээс шалтгаалдаг байх нэ. За дараагийн тоо нь 26. Бас их байна. Зөвхөн одоо нэгээс 9-ийн хооронд тооцогддог юм уу гэхээр үгүй юм билээ. Цаашаа үргэлжлээд ер нь бол тоо гэдэг явж өгнө гэсэн үг. 26. За өмнөд болон Төв Америкийн уугуулад иргэд болохоор 26-гийн тоог азгүй талын тоо гэж үздэг юм байна. Тэр үнэхээр азгүй талын тоо гэж үздэг учраас ер нь бол ашиглахаас зайлсхийдэг гинэ. Судлаачдын үзэж байгаагаар энэ 26-гийн тоотой холбоотой маш олон таагүй зүйлс инванчуудын түүхэнд тохиолдож исэн учраас энэ 26 гэдэг тоог ер нь нэг тийм таашаагаад таатаагаар хүлээж авдаггүй гэж байна. За дараагийнх нь нэг тоо болохоор 39. За монголчуудын хувьд болохоор ингээд бодохоор 1-9 дотроо л гэхээс биш тэр цаашаага ингээд явахаар нэг тийм актив тоонд ач холбогдол өгөөд идэхгүй юм шиг тийм ээ. За яг нэг тэгш тоо 99 88 гэдэг ч юм иймэрхүү тоонуудад бол ач холбогдол өгдөг л дөө. За энэ 39 болохоор Афганистанд юм байна. Афганистанд та 39 гэсэн тоог юус олж харахгүй. Учир нь 39 гэсэн тоо нь Афганистанд өгсөн өвхөр гэж байгаа мэд сонсогддог учраас энэ тооноосоо юу нэгэд зайлс хийдэг гэж хэлсэн байна. За гэх мэтчлэн араас нь асар олон одоо юм тоонуудын талаар та бүхэндээ 2 дахь цувралаар нь үүргэн. Тэгэхээр магадгүй танд азийн тоо гэж байдаг уу? Азгүй тоо гэж байдаг уу? Яагаад тийм болдог вэ гэдгийг комент хэсэгт бичээрэй. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүнээр зориулсан Jameson брэндээ витамины брэнд байгаа. Тэгэхээр гэр бүлийн гишүүн бүрийн дархлаа дэмжээрэй. Одоо гадуур актер Ханаа том их гарсан байгаа учраас хэдүүлээ дархлаагаа л сайн дэмжиж авъя. Тэгээд дараагийнхаа дугаараар эргэн баяртайгаар уулзцгаая. Түр баяртай. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.